Энэ удаагийн ээж тусчууд нар 3 асуудал хэлсэн. За нэгдүгээрт нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл сонсон. За өнөөдөр үдээс өмнө улсын их хурл сонссон. За хоёр дахь нь энэ үндсэн хуулийн 02 дугаар тогтоолттой холбогдуулж цаашид ямар хууль эрх зүйн орчныг шийдэх вэ гэдгийг хэлсэн. За 3 дугаарт нь засгийн газрын тэр дотроо энэ улс орны нийгмийн эдийн засгийн байдал тулгамдаад байгаа зарим асуудалтай холбогдуулж засгийн газрын мэдээлэл сонсох юм 3 асуудал байгаа. За чуулган бол энэ 7 хоногтой багтааж дуусгах юм зорилт тавиад явж байгаа юм. За гол нь сая Монгол Ардын намын бүлэг чуулганы дараа хуралдлаа. За бүлгээр хилцсэн нэг асуудал хилцсэн. За хилцсэн асуудал нь бол үндсэн хуулийн зэц 2015 оны 2022 оны 8 сарын 15-нд 02 дугаар тогтоол гаргасан. За энэ 02 дугаар тогтоолтой холбогдуулж үүсэж байгаа нөхцөл байдлын талаар бүлгийн хурлаар хэлсэн юм аа. Тэгэхээр үндсэн хуулийн зэц 22 оны 8 сарын 15-нд их судлалын хуралдаж зарим иргэд улсын их хурлын гишүүд гээд хүмүүсийн гомдлын дагуу үндсэн хуульд өртсөн маргааны асуудлаа хилцээд үндсэн хуулийн зэц их судлалын хуралдаанаараа үндсэн хуулийн 39-р зүйлийн 1-ийн 2 дахь өгүүлбэр буюу ерөнхий сайд улсын их хурлын 4 гишүүн засгийн газрын гишүүн байж болно гэдэг залтыг үндсэн хуулийн 92 оны 1992 оны үндсэн хуулийн үзэл баримтлал нийцэхгүй байна гэж үзэж энийг хүчингуулах шийдвэр гаргасан юм аа. Нэгэнд үндсэн хуулиар үндсэн хуулийн эцсийн шийдвэр гаргасан учраас улсын их хурл энийг хянах, авч хэлцэх ийм эрх бол байхгүй юм байна. Гэхдээ энэтэй холбогдуулсан цаашдын эрх зүйн орчныг яаж явах вэ гэдэг асуудал ярихаас өөр аргагүй учраас Монгол Ардын намын бүлэг хэлцэж байгаа юм. За нөгөө талаас нь үндсэн хуулийн гаргасан шийдвэртэй холбогдуулаад үндсэн хууль тогтоогчд буюу 1992 оны үндсэн хуулийг баталсан депутатуудын зүгээс нийгмийн зарим бүлгүүдийн зүгээс тодорхой хэмжээнд сүмжилүүд гарч байгаа. Энэ асуудлуудыг аль талаас нь бас бүлэг ярилцсан. За ингээ бүлгийн зүгээс бол хоёр асуудал, хоёр чиглэлийн шийд гаргаж байгаа. За нэгдүгээрт нь бол хэдий эцсийн шийдвэр ч гэсэн эцсийн шийдвэртэй холбогдуулж бас тайлбар тодруулаг авах хэрэгтэй байна гэж ингэж утсан. Тийм учраас өнөөдөр улсын их хурлаас зэцэд тодорхой тайлбар тодруулах хүссэн ийм хүсэлт явуулж байгаа нэг дэх асуудал. За энд бол мэдээж зэц бүрийн эрхийн хүрээнд асуудал хандхлоо гэж бодож байна. За хоёр дахь нь энэ бол зэцийн бид гаргасан шийдвэр нөлөөлөх гэж байгаа хэлбэр биш. Бас нөгөө нийгэмд ялангуяа 92 оны диктатуудын зүгээс тавьж байгаа шаардлагатай холбогдуулж энийг нэлээд нухацтай авч үзэх ёстой гэж үзэж байгаа. Хоёрдугаар нь зэцийн шийдвэр нэгэнд эцсийн шийдвэрийг гаргасан учраас цаашид бид нэр үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ярихаас өөр аргагүй болоод байгаа юм. Зарим нэг хүмүүсийн ярьж байгаа шиг шууд засгийн газрын хуулинд өөрчлөлт оруулаад явчих болохгүй юм аа гэж ингэж үзэж байгаа. Яг тэгэхээр үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг бол зөвхөн их хурлын 57-оос доошгүй гишүүн өөрчлөхөөр үндсэн хууль заасан учраас энэ агуулгыг бид нэр ямар ч тохиолдолд баримтаж явах ёстой гэдэг ийм байсуртай байна. Ийм хоёр чиглэлээр өнөөдөр бүлэг шийдвэр гаргасан байгаа. Тэгээд ээж тус шуулганы хөлөөл бүлэг бол байнга хуралддаг. Зэцийн энэ тайлбар авалгаа ирсний дараа дахиад хуралдаад дараагийн эрх зүйн орчныг яриа явна гэсэн ийм чиглэлтэй байж байна. Гол нь бол энэ гаргаж байгаа шийдвэр тэй холбоотой асуудлуудаар хэд хэдэн лавлгаанууд байгаа. Тэрийг тодорхой нэг хүрчлэн өгөх шаардлагагүй болов гэж бодож байна. Гэхдээ бид нэр эцсийн шийдвэр нөлөөлөх гэж байгаа хэлбэр биш. Үндсэн хуулинд бол хууль тогтоох бүр эрх 25 дугаар зүйл зааснаар хууль тогтоох бүр эрх зөвхөн улсын их хурл хадгалагддаг. Нөгөө талаас нь би түрүү хэлсэн үндсэн хууль тогтоогчд болон бусад субъектүүдийн зүгээс зарим нэгэн асуудлуудаар шүүмжлэлтэй хандж байгаа учраас бид нэр асуудалд олон талаас нь хуцтай хандах зүйтэй юм а гэж үзэж тодруулаг лавлгаа зарим зүйлийг хүсэж байгаа юм.
Үндсэн хуулийн цэцээс ямар нэгэн тайлбар хийхгүй байвал дараагийн алхамч юу? Гол нь үйлдэл энийг санд гэж үзэхүүгүй гэдэг л асуудал байгаа юм. Хамгийн том нь. Үндсэн хуулийн оруулж байгаа том өөрчлөлт санал уугүй юу л гэдэг асуудал байгаа юм. Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1-т үндсэн хуулийн зэц үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачид өргөн барьж болно гэж байгаа. Тэгээ энэ агуулгатаа нийцэж ийн үгүй юу гэдэг асуудлаар нь гол нь тайлбар авах гэж байгаа. Одоо энэ цэцээс гаргасан шийдвэр засгийн газрын бүрэлдэхүүнийг одоо шинжилгээтэй холбоо яаж холбогдож байгаа процесс яаж яг үргэлжлэх вэ? Та бас засгийн газрын хуулиа өөрчлөлт бол шууд явуулчихгүй гэж байна шүү дээ. Тэгээ эхлээд бид нар бол сая ярилцсанараа бол ямар ч тохиолдолд хэрэг бид нар лавлгаа тайлбар авсныхаа дараа эхний ээлжин заавал үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ярих хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгэхгүйгээр шууд засгийн газар хууль ярьж болохгүй. Яагаад гэвэл үндсэн хуулийг эцсэлж өөрчилж баталгаажуулж авч явах нь ганцхан парламент. Энэ зарчмыг алгадуулж болохгүй гэдэг юм байна шүү дээ. Гэхдээ нэмэлт өөрчлөлт хийхгүй. Тэгээ нэмэлт өөрчлөлт хийхгүй. Зөвхөн өөрчлөлт. Давхар дэлхийн холбоотой өөрчлөлтийг л хийх. Яг нөгөө 39-2-ын асуудалтай л юм ярина өөр юм. Тий, өөр юм ярих. 5 хоногтаа бол энэ ч тусч байгаа гарсан. Тэгэхээр цаашаа өөрчлөлтөөр бол өргөн Үргэлжлэх үгүй юу, сонгох үгүй юу гэдэг асуудал тэгэл энэ хуралдааны тэгээ цаг үеийнхээ нөхцөл байдлаас шалтгаална. За баярлалаа.